За шинэ өглөөний мэндэ. За та бүхэндээ энэ 7 хоногийн өглөө бүр амь түгээр хөтөлбөрийнхаа цагаар хамтдаа уулзж байгаадаа баяртай байна. Ингээд үгийн цагийн хамтлаа хамтдаа залбирцгаая. Агуущ эзэн бурхан минь энэ үгийн цагийг эхнээс нь дуустал нь та хамт байж өөрийн үгээ итгэлийн ахын дүүс та биднэрт өгөж зүрхний самбарт бичиж өгөөрэй гэж Иесусийн нэрээр гуйн залбирцгаалаа. Амен. За хамтдаа дуулал 23 дугаар бүлгээс суралцъя. За тэгээ би эндээс дуудъя. Эзэн хончин. Эзэн бол миний хончин. Надад дутах зүйл үгүй. Ургамал ногоот бэлчээрт тэр намайг хэвтүүлж, усны дөлгөөн тийш тэр намайг хөтлөн, амин сэтгэлийг минь тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө та зөвхтийн замаар намайг хөдөлдөг. Үхлийн харанхуй хүндийг туусан ч хор муугаас би үл айн. Та надтай хамт агаад тайвшруулал минь таны самаа, таны таяг билээ. Өснүүдийн минь өмнө та надад ширээ засжээ. Өөрийн минь толгойг досоор бас тосолжээ. Аяг минь дүүрч бэлхам, сайн сайхан хийгээд хайр инрэлтэн насан туршид минь намайг лавтая дагнаа. Эзний өргөөнд би мөнхөд оршин суунаа. Амен. За эзэн миний хончин. За хүн бүр одоо амьдралдаа айдас, ганцаардал, хэрэгцээ дутагдсан үедээ хэн надад туслах уу гэж найдлах хэн нэгэнд тавьдаг. Тэгвэл та хэнд найддаг вэ? За өнөөдөр бидний үзэж байгаа энэ дуул номоос Давид хаан амьдралынхаа тэр хамгийн хүнд мөчөд эзэн бол миний хончин гэж итгэлтэйгээр тунхагсан тухай өнөөдөр бид үзэж байна. Тэгээ энэ дуулал бол Бурхны халамж, хамгаалалт, өдөртөмжийн тухай хамгийн гайхамшигтайгаар тунхагласан энэ тунхагл юм аа. За тэгээ эзэн бол миний хончин, надад дутагдах юм үгүй гэж. За хончин гэдэг үгийг хамтдаа хонио тэр тижээж, хамгаалж, замчилдаг нэгнийг бол хончин гэдэг. За Израильчүүдийн хончин бол хонин сүргийнхаа өмнө нь явдаг. За хонин нь хончноо дагаж түүний удирдлаганд ор явдаг. За Давид хаан энд бүр онцгоогоор хончин биш бүр миний хончин гэж хэлсэн. Тэр хүний хувийн одоо харилцааг илэрхийлж байна. Тэгэхээр хончин эзэн бурхантайгаа зүйрлэн хэлсэн. Хончин гэдэг бол тэгээ бидний эзэн бөгөөд бурхан бол бидний хэрэгцээг хангагч. Тэгээ бурханд итгэвэл бид дутагдах зүйлгүй. Тэгээ итгэл ба тэр хангалуун амьдралын их сурвалжийг өгдөг талаар төрдөж байна. За 2-оос 3 дугаар ишлэлд амралт ба сэргэлтийг өгөгч нь эзэн бурхан юм аа. За тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж намун усны дэргэд хөтөлнө гэж өгүүлсэн. За бурхан биднийг ядарсан үед амрааж бас сүнсийг минь сэргээдэг. За бурхан бидний сэтгэлийг бас амраадаг. Биднийг зөв замд удирддаг. Амьдралын замыг бол зөв чиглүүлдэг эзэн юм аа. За мөн 3 дугаар ишлэлд өгүүлэхдээ харанхуй хүндийдч хамт байдаг эзэн.
За өхлийн сүүдрийн хөндийгээр явсан ч би муугаас айхгүй гэж өгүүлсэн. Тэгээ бидний амьдралд зовлон, уйдгар, гуниг, айдас байдаг. Гэхдээ бидэнтэй үргэлж хамт Бурхан байдаг. Тэр хамт алхаж идэг юм аа. За айдсаас чөлөөлөгч эзэн бол Бурхан өөрөө юм. Тэгээ хэцүү үед бол бид нарыг орхидгүй тэр хамтал байдаг Бурхан юм аа. Тэгээ бид нарыг хүнд хэцүү үед өөрийн таяг болон таягны ишээр бид нарыг хамгаадаг эзэн юм аа. За мөн 4-р ишлэлд дурдахдаа ялалтын ширээг бэлтгэгч эзэн гэсэн. За тэгээд дайснуудын минь өмнө ширээ засна. Тэгээд Бурхан биднийг ялагдал дунтаж түүнээс ялалтанд хүргэдэг эзэн юм аа. Ямар ч хүнд хэцүү үед Бурханы ивэл илэрч байдаг. Тэгээд бидний нэр төрийг Бурхан маань ямагт өндөрт өргөмжилж байдаг юм аа. Тэгээ бас бидний амьдралыг үргэлж элбэг хангалуунаар хангаж байдаг. За 5-р ишлэлд өгүүлэхдээ мөнхийн итгэл ба найдварын тухай хэлж байна. Эзний сайн сайхан ба инэрл намайг амьдралын минь бүхий л өдөр дагнаа. Тэгээ Бурханы ивэл зөвхөн нэг өдөр юм уу? Өнөөдөр төдийгүй насан туршид минь бид нарыг бол үргэлж дагаж байдаг. Тэгээ итгэжтэй амьдралд бол итгэл найдвараар дүүрэн Бурхантай хамт мөнхөд оршино гэдэг энэ итгэлийг амьдралын баталгаа болгон биднэрт эзэн өөрөө өгдөг юм аа. За дуулал 23 дугаар бүлгээс итгэж та бидний амьдралын тэр баталгааг гаргаж өгч байна. Тэгээ эзэн бол бидний хончин байхад бид ганцаараа биш юм аа. Айх хэрэггүй, дуудах зүйлгүйгээр амьдрахад эзэн өөрөө бид нартай үргэлж хамт байдаг гэдгээ өнөөдөр өөрийн үгээрээ дамжуулан биднэрт хэлж байна. Амен. За тэгээ хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, та миний хончин байгаад баярлалаа. Намайг амьдралын замд минь удирдах, айдас дунд хамгааж, ядрах үед амрааж, үргэлж хамт байгаач. Танд бүрэн итгэж амьдрахт минь туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн нэрээр